Өнөөдрийн мэдээний төгсгөлд монголчуудтай холбоотой цаг үеийн мэдээлэл хүргье. 11 сарын 23-нд Арлагдаа хотноо "Би Монгол хүн хүүхдийн танин мэдхийн" тэмцээн энэ жил 4 дахь удаага зохион байгуулагдлаа. За энэ арга хэмжээнд Вашингтон дэсийн хот орчмоо болон бусад мужуудаас монгол хүүхдүүд идэвхтэй оролцож монгол хэл соёлоо суралцж сурталж ирсэн сайхан арга хэмжээ болж өнгөрлөө. Camp Bios Burgusi Regina. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр "Би Монгол хүн" гэж маш их утга учиртай энэ тэмцээн явж байгаа өдрийг нь цаанаас нь байгаль дэлхийн хүртэл ивент хийгээд ойр тэгш өргөн хүйтэн байсан өнөөдөр нарлаг сайхан өдөр болж байна. Тэгээд энд ирсэн та бүхэндээ бол юу түрүүнд би талархал илэрхийлмээр байна. Монгол түүхээ "Би Монгол хүн" гэсэн өөрийн удам угсаа соёл бахархлаа тээж яваа энэ зориулсан ажилд идэвхтэй оролцож байгаа хүүхдүүд дангийн ялангуяа энэ хүүхдүүдээ удирдах нааш нь авчирч энд идэвхтэй оролцсон дэмжсэн аав ээж нартай бол чин сэтгэлээсээ талархмаар байна. Манай дэшид олон арга хэмжээ болдог. Гэхдээ энэ болдог арга хэмжээний дундаас хамгийн чухал арга хэмжээний нэг нь хүүхэд багчуудаа зориулсан "Би Монгол хүн" гэдэг энэ тэмцээн гэж бид бол бүрэн итгэдэг. Яагаад тэгэхээр бид нэр алс газар амьдарч байгаа. Амьдралын жамаар хол ирсэн энэ төрсөн хүүхдүүд байна. Ихэнх нь тэд маань хэл соёл заншил их нутгаасаа хол байгаа. Тэгэхээр энэ хүүхдүүдийн Монголтойгоо их нутгатайгаа Монгол соёл заншилтайгаа хийсэн хүн холбоог ийм арга хэмжээг л хийж бол бид нар авч үлдэнэ. Бидний монголчууд бол маш цөөхөлтэй шүү дээ. Тэгэхэд энд дэлхийн энэ хамгийн том хүрээнд сурч ажиллаж амьдарч байгаа хүүхдүүдтэй бид нэр сууж үлдэх хамгийн том хамгийн том үнд зүйл бол "Би Монгол хүн" гэсэн бахархал. Яагаад би бахархах ёстой бэ гэдгийг нь хүүхдүүдтэй углуургаар нь маш сайн ойлгож. Энэ бол Америк бол гадаад байгаа амьдчуудын хувьд монголчуудын хувьд бол хамгийн чухал бол хамгийн үнцэнтэй үнд зүйл гэж би бодож байгаа. Тэгээ энэ арга хэмжээг олон жил санаачлан зохион байгуулсан, олон зохион байгуулж ирсэн би түгээнээр багийнхан дэмжин ирсэн элчин сайдын яам бол бус байгууллагуудаа би чин сэтгэлээсээ талархмаар байна. Яагаад Монгол хүн гэж бахархах ёстой бэ?
Яг тэгэхээр энд амьдарч байгаа бидний хүүхдүүд тун одохгүй би юм бэ гэсэн асуулт өөрсдөө тавьж эхэлнэ. А тэр үед энэ хүүхдүүд яаж хариулах ёстой? Хариулахдаа би монгол хүн гэж бардам хариулдаг. Яагаад би бардах ёстой гэдэг энэ түүх соёл заншил энэ бүгдийг нь бид суулгах шихгүй бол эцэгт монгол сустаа магадгүй нэг жоохон өөрийгөө мэдэхгүй одоо олонний залганд энэ төрсөн ийм хүн болох вэ гэдгийг бол болгоомжл эмзэглэл бол над толгой байдаг олон үнд байдаг баг. Тэгэхээр энэ арга хэмжээнд энэ заал энэ хүн дүүрэн байх ёстой. Би одоо энийг хэлж байгаа үгийг ялангуяа магадгүй энэ лайвыг үзэж байгаа хүмүүс үед тэлэрч хэлж байна. Жилд бид 52 уикенд байдаг. Тэрнийхээ нэгийг нь өнөөдөр бид энд зарцуулах ёстой. Үр хүүхдээ гэж үр хүүхдээ хайлна халамжлна гэдэг чинь хоол өгөөд дулаахан өчмшүүлэх юм биш үү зөвхөн. Тэр хүмүүсийн хүн гэсэн үнд зүйлийг нь монгол хүн гэсэн багтлыг нь энэ 300 хэдэн сая хүнтэй нийгэмд би монгол хүн гээд цээж тийм бардам алхаж явах. Тэрийг нь бид нэр өгчээж тэр хүүхдүүдтэй үн цэнтэй амьдрах, багттай амьдрах үрийг нь суулгах хэрэгтэй байна. Тэгэхээр бид нар амьдрал хөөгөөд өдөр тутмын амьдралаа хөөгөөд одоо явах нь бол аргагүй. Гэхдээ үнд зүйл гэдэг юм а бид нар ойлгомоор. Үнд зүйл гэдэг юм хамгийн үнэтэй монгол хүн. Тэгээ энийг би бол хүмүүс дахин хэлмээр байх юм. Дэшид 6-аас 8,000 монголчууд байгаа. А энд цаал бид нар хэдэн хүн байна. Энд хэдэн хүүхдүүд үзэж байгаа юм лээ. Ингээд бид нар бодохоор ихчгчүүд, томчууд биднийг бол бодох ёстой. Бидний энэ хэмжээ энэс 5 дахин том заал битүү хүүхдтэй хүүхдүүд монгол соёлоор багтдаг, түүхээ мэддэг ийм болох ёстой. Энийг л бид нар явах ёстой. Тэрээс бид нар 320 сая хүнд зөв нэг ажил хийх хоол хийж хуцаан бисэн ийм байхыг бол хүсэхгүй. Ягаад гэвэл бидэд багтах түүх байна. Дөнгөж 2-3 хоногийн өмнө Эзэн Шингис хааны маань одоо мэдсэн баярын үеийг боллоо. Дэлхий гэж явсан одоо дэлхийн түүхэнд ховор баг байхгүй юм өдөр тэгш юм байсан. Бид хүүхдүүдэд яагаад энийг ойлгох ёстой вэ гэхээр Чингис хааныг одоо дэлхийн түүх бидний бичүүлсэн түүхээр нь бол их байдгүй. Тэгэнгүүт Чингис хааны үед одоо эслэгдэж явсан газруудын түүх их байдаг. Тэгэхээр ер нь бол дандаа ер нь хар баруун талаас нь бичсэн тийм түүхүүд бас их хэлбэг байдаг. Тэгэхээр дэлхийд ер нь жоохон одоо нэг барбариан одоо нэг ингэсэн байлсан одоо эзэлсэн ийм л нэг төрөнгийн тгшвэс гэсэн ойлголтоос тагтаад байдаг. Сүүлийн үед бол өөрчлөгдөж байгаа. Гэхдээ бидний хүүхдүүд тийм ойлголттой болчих бай. Монгол хүмүүс ийм буруу ойлголттой байхгүй гэдэгдээ бид нар хэмжилж явах хэрэгтэй. Чингис хаан дэлхийн талыг эзэлсэн empire байгуулад тэр нь өнгөрснөөс нь хойш 200 жил явсан. Энэ бол зүгээр нэг ингээд нэг улс байгуулаад тэр нь ласт очдөг юм биш. Дэлхийн бүх том жанжингууд баг өөрийн үедээ унцгааж ийсэн. Өөрийн үедээ өөрийн ойр хүмүүсээр ингэж одоо хорлогдчихсэн тийм түүх байдаг. Чингис хаан бол хүндэтгэлтэйгээр бүх ард түмэн бүхий одоо хүндэтгээд дараа нь бүтээн байгуулсан empire 200 жил явсан. Ер нь бол түүх бол аюу их юм байдаг. Тэр бүгдийг бид нэр хүүхдүүдтэй яг өмнөр нь ойлгуулад өгөхөөр тэд нар ч өөрийн ирэхгүй багтах төрнө. Энэ дээр бид нар бол маш чухал ажиллах ёстой. Уучлаарай миний үг болж өөр холдоод байгаа шиг байна. Тэгээд би нодлон нэг ном авчираад одоо ихчүүд үзүүлж ирсэн тэр номыг дахиад энд гаргачихъя. Jack Rutherford гэдэг үний бичсэн номны зураг. Jack Rutherford-ийн бичсэн Чингис хааны тухай ном байна. Би бол энэ номыг бол Монгол айл болгон байгуулсан. Монгол хүн болгон уншаасаа. Монгол хүүхэд болгон уншаасаа. Ямар жижиг юм бэ? Уншаасаа гэж боддог. Энэ ном бол Чингис хааныг бол ямар их одоо агуу хүн байсан. Монголчууд ямар хүчтэй гүрэн байсан гэдгийг харуулж чадсан ном байгаа. Энэ номыг хүүхдүүдэд бүтэн номоор уншуулах нь юу вэ? Зүгээр л гол юмнуудыг нь уншуулчих. At least бүр ядаж өмнөх үгийг нь уншуулж хүүхдүүд шал өөр болгодог. Тэгэхээр энэ арга хэмжээ бол хамгийн чухал арга хэмжээ. Бид нар одоо янз янзын баяр хийдэг, одоо янз янзын цэнгээ хийдэг, их хүнтэй одоо ингээ пари мари хийдэг. Хийлгүүл яг амьдрал. Гэхдээ бидний хамгийн чухал үнд зүйл энд явж байгааг би
дахин хэлмээр байна. Тэгээд энэ бүгдийг зохион байгуулж байгаа оролцож байгаа хүүхдүүдтэй одоо дэмжиж байгаа аав ээжнээс та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байна. Монгол хүн Монголд барахад Монгол соёл бол дэлхийн агуу соёлын нэг биш. Энэ бол зүгээр цээжид илдээд ингэж өнгөрөх юм биш. Энэ бол үнэхээр бодтой төгөлөөр энийгээ дэлгэрүүлж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. За тэгээд амжилттай амжилттай болтугай. We together баярлалаа. Thank you so much. Амдгарч байна. Төрийн минь сүлд өршөөг. Маань хийх хэвлэл төрж хүн болж мэдлж байсан бол өнөөдөр эрх зүйн чадамж бүхий Монгол улсын иргэн болж байгаа ийм сайхан бэлэг тэмдэглэлтэй байна. Ингээд хүүхдүүдтэй ажилтны амьдралын хамгийн сайхан бүхий хүсээрээ. За одоо бүгдээрээ гоё хамтдаа бие За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ сайхан налгар намрын сайхан өдрийн мэндийг хүргэе. За ингээд бидний урилгыг хүлээн авсан эрхэм найзууд, Монгол ахын дүүс та бүхэндээ за өнөөдрийн баярт маань хүрэлцэн ирсэн ээж аавуудаа, хүүхдүүдэд бэлдэн оролцуулж байгаа багш нартаа, за мөн хүүхдүүдэд дэмжихээр ирсэн аав ээжүүдтэй одоо халуун талархал илэрхийлье. 2022 онд бид анх би Монгол хүн тэмцээнээ эхлүүлж байсан. За эхний удаагийн тэмцээнд маань 45 хүүхэд орсон. Бид нар Монгол улс анх дугаар үндсэн хуулиа баталсны 99 жилийн ойг угтан энэ арга хэмжээг зохион байгуулж байлаа. За тэгээд эхэлж явах үед бол бидний одоо хүлээлт арай өөр байсан. Яг гэвэл бид нар итгэл бага байсан. Гэтэл өнөөдөр 4 дахь удаага зохион байгуулах чинь жилээс жилд оролцох хүүхдүүдийн маань хүсэл, хүүхдүүдэд дэмжиж ирж байгаа аав ээжүүдийн эрсдэлтэй бэлдэж оруулах гэсэн энэ арга хэмжээгээ дахиад илүү их чанартай сайн зохион байгуулсан гэсэн бид бүхний хүсэл одоо нэгдээд энэ арга хэмжээ маань улам илүү их сайхан болж байна. Тэгээ мэдээж нэг талаас зохион байгуулах ажил багш сургууль хүмүүжүүлэгчид бидний үүрэг байдаг. Нөгөө талаас энэхүү ажлыг дэмжиж байгаа спонсор байгууллагууд, за элчин сайдын яам тийм ээ, Вашингтон DC орчинд үйл ажиллагаа явуулж байгаа Монгол сургуулиуд, мөн Монгол өв соёлоод тээж түгээж дэлгэрүүлж яваа төрийн бас байгууллагуудын хичээл зүтгэл хамтын ажиллагаа эв нэгдлийн үр дүнд ийм сайхан арга хэмжээ зохион байгуулагддаг юм аа. За тэгээд дэлгэр цогтох одоо өмнөх хоёр хүн маань хэллээ. Тэгэхээр зэрэг 3 дахь хүн учраас нэлээд практик тал руугаа ганц 2 зүйлийг хэлье. Тэгэхээр миний хувьд бол би 3 хүүхэдтэй ээж. Тэгээд Америкийн нэгдсэн улсад 16 онд ирсэн. Тэгэхээр ерөөсөө энд байгаа айлуудын ганц асуудал бол угаасаа л хүүхдүүд маань байдаг. Тэгээ нэг зүйлээрээ ялгаатай тэр нь юу вэ гэхээр та хэдэн насны хүүхэдтэй вэ гэдэг тийм ялгаа л одоо миний эргэн тойронд одоо хөршүүдэд маань найз нөхдүүдийн маань дунд байсан. Тэгээд тэр асуудал нь юу вэ гэхээр яаж хүүхдээ бид эрхэлтэд авч үзэх вэ? Яаж Монгол хүн гэдгээ мэдэрч одоо өсгөх вэ гэдэг хамгийн том асуулт энэ байсан. За тэгээд мэдээж Монгол сургуулиуд маань бид бүхэн хамтраад энэхүү арга хэмжээг эхлүүлээд за тэрний хүрээнд бид нар ололттой зүйл бидэнд байна. За жилд бид нар 4 удаа зохион байгуулсан. Гэхдээ зохион байгуулахдаа бид нар хичээл ордог хүүхдүүдтэй. За жишээлх юм бол энэ жилийн орсон сэдвүүдийг би та бүхэндээ уншиж өгье. Яагаад гэвэл хүүхдүүд маань тэмцээнд орохын тулд энэ хичээлийг үзэх хэрэгтэй байдаг. За эхний 1-2 жилд бол бид нэр хичээлийг яг онлайнаар орсон. Гэхдээ хүүхдүүдийн маань оролцоо арай бага байгаад шиг санагдаад яавал арай жоохон хүүхдүүдтэй одоо flexible байдлаар энийг зохион байгуулах вэ гэд видео хэлбэрээр болгоод хүүхдүүдтэй илгээсэн. Хүүхдүүд маань боломжтой үедээ гэртээ байхдаа тэ сул чөлөөтэй цагтаа хичээлээ олоод үзээсэй гэж бид их хүссэн. Гэхдээ хүүхдүүд маань бас үзсэн. За жишээлх юм бол энэ жилийн сэдвүүд бол Азийн цээжинд орших Монгол орон, Монгол угсаатан, нүүдэлчид, мал аж ахуй, үндэсний баяр наадам, тоглоом наадгай, Монголын үлэг гөрүүлийн одоо музей. За бид бол сонирхолтой сэдвийг барьж хүүхдүүдээ бас Монгол улсад байгаа үлэг гөрүүлийн музейгээр аялуулсан байгаа.
За Монголын улаан номд орсон амьтад монголчуудын хоолны соёл, Монголын нууц товчоо гэсэн ийм 10 сэдвийн хүрээнд энэ жил бид хүүхдүүдэд хичээл бэлдэж өгсөн юм аа. За тэгэхээр ерөнхийдөө бид Монголын өв соёл түүхийн талаар ярьж байгаа болохоор жил болгон 100% энэ хичээл өөрчлөгддөг. 70% нь байгаа, 30% дээр бол тийм ээ сэдвээ сольдог, апдейт хийгддэг байгаамаа. Тэгэхээр энэ тэмцээн маань өөрөө нэг талдаа хүүхдүүдэд Монгол хэл өв соёлын түгээхээс гадна гэр бүлийн гишүүдийг ойртуулж өгдөг бас ийм сайхан ач холбогдолтой тэмцээн гэж би боддог. Ягаад гэвэл хүүхдүүд маань өөрсдөө 100% хичээлээ ойлгоно гэдэг бол үнэхээр бас хэцүү. Тэгэхээр хүүхдүүддээ энийг сурахын тулд ээж аавд маань цаг гаргаж хамтдаа бас энийг үзэж судалдаг байгаа. Бид хүртэл хүүхдүүддээ юм заахын тулд энийг мэдэж авдаг. Тэгэхээр зэрэг энэ бол бид бүхний, бидний гэр бүлийн, хамт олонны, бидний Монгол community-гийн хөгжлийн цаг хамт байдаг нэгэн сайхан өдөр болон олон жил цаашаа үргэлжлэнэ гэдэгт итгэлтэй байна. За ингээд хүүхдүүдийнхаа одоо уралдаан тэмцээнд өндөр амжилт хүсье. Баярлалаа. Монгол Арчи группийн үүсгэн байгуулагч Атхан жаргал үүсгэн байна. Замын Монгол иргэдийн нийгэмгээс Батарагч үүсгэн байна. За бидний дараагийн шүүгч маань сурам хүмүүжүүлэх ухааны доктор Дагимаг болж байна. За Монголын эзэн сайдын яамнаас хосын шүүгч маань консулын эзэн дараа. За Монгол хэлний багш Долон зөв шүүгчээр тавьдаг байна. За багуудыг нэмсэн юм хийхгүй ахын хүрээнд босдоо одоо багууд бибинийгаа бас За ингээд тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд зориулсан урлагийн тоглолт хэсэгт бэлэн болсон. Ингээд Америк нэгдсэн улсын нийслэл Монгол сургуулийн сурагчид Чэжим бие Монгол хүн шүлэг Гамболтын ануу Батэргийн гол Антолын Тэмүн мөнгө жаргалын хүслэн бямб цагааны цэцэн мэлэг Америк ташийн инжир Монгол хөрхөн донд маш их баярлалаа. Ингээд би явуулсан шүлэг би хандроо отон постын бойны.
эцэгнийхэн төрлөө бий. Хөмсгөн сарны аялах алсын астай халын хоёр одны тагах бүхэн чулуун хоёр нүдний үзүүр цэнхэрлэгтэд итэрдээ хөх махан нүрий эцэгнийхэн төрлөө бий. Цас цагаан уулыг эцэгнийхэн төрлөө бий. Цанг мөрөв цосож уус орой хоног цасан ширхэг царцж мус болох халид цагаан хөдөлмөр саргийн мухтарсан цас цагаан уулыг эцэгнийхэн төрлөө бий. Амган тэнгэр талыг эцэгнийхэн төрлөө бий. Орд сард зэрэглэн хавар сүрмэлцэг хүндий орцсон буурын шүд үр хэгнэ хоолой өдөргөрлийн мөрийг өдийг хүртэл хадгалсан амган тэнгэр талыг эцэгнийхэн төрлөө бий. Мөрөн галын эсийг эцэгнийхэн төрлөө бий. Монгол сарны шүдэд толгойн хөвөлдөлгөн миний өвөг дээдсэн барин тураад наалсан хүний нутгийн шороо ариун усаараа угаасан мөрөн галын эсийг эцэгнийхэн төрлөө бий. Өнөр яртамаа хангийг эцэгнийхэн төрлөө бий. Өөр шорын завшид шүдэд буух навчид өрөл усан шүдэрсэн одод гялбах дэлбэн хөлгийн мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэн өнөр яртамаа хангийг эцэгнийхэн төрлөө бий. Зүүр болож хоншиг гэрээ эцэгнийхэн төрлөө бий. Зөөлгүй цагаан өрхний хаамсж томсон маасууд зөвхөн удаан гартай ган тулгын дотор зүүн түмэн үе Монгол хүнийг дээшсэн зүүр болож хоншиг гэрээ эцэгнийхэн төрлөө бий. Сайхан бүсмэн сэтгэлийг эцэгнийхэн төрлөө бий. Сонсон дандаа талмаараа хадаг өдний мэлгэрийн сайлын өмнө хаанхсан дээлийн хормайн нуурлаасан сарин морог төвөр зүнхий ашин сайхан бүсмэн сэтгэлийг эцэгнийхэн төрлөө бий. Тэсмэн жороо байнгын шахны зүйн жижигэн тэнгэрийн сэлснаас бусдыг дээрээ гаргаж үзээгүй хэнэгэр говийн сүрэг олон хулангийн нурууд тэнхээ төлгийн дөрөө эцэгнийхэн төрлөө бий. Цээлхэн дууны гисгийг эцэгнийхэн төрлөө бий. Цэнгэр хатан дээрх мөнгөн артай сайхан цээл сайхан ишигтэй уртын дууны аян цэнгэр зовох хоссон хүний хөв заян цээлхэн дууны гисгийг эцэгнийхэн төрлөө бий. Баярлалаа.
Together гэр бүлийн хөгжлийг дэмжих төрийн дэргэдэг We Dance бүжгийн хамтлагийн сурагчид Жора Гэлтэн. Энэ жилийн тэмцээний маань онцлог үрээ яаж явагдаж байна? Хүүхдүүдийн оролцоо ямар байна? Хүүхдүүдийн оролцоо уул нь бүртгүүлснээс арай бага хүүхдүүд оролцчихлоо. Тэгээ яг нөгөө жилийн жил бас хүүхдүүд маань төгсдөг учраас тэгээд энэ жил шинээр орж ирж байгаа хүүхдүүдний маань заримх нь бас зориг нь хүрсэнгүй болтой. Өчигдрийн бүртгэлээр одоо бараг 9 баг ирчих болов гэж бодсон чи өнөөдөр хараахан ирж чадсангүй. Гэхдээ бас тажгүй. Энэ жилийн маань ураа болохоор зэрэг их хэлээ сурцгаа, их түүхээрээ багтцгаая гэсэн ураатаагаар тэмцээн маань явагдаж байна. За тэгэхээр жилээс жилд эцэг эхчүүд болон бусад байгууллагууд маань бас хөргөн оролцдог болж байна шүү дээ. Энэ тэмцээний ач холбогдол юмыг одоо хэр ойлгож авах шиг байна задаж. Тийм одоо харьцангуй ингээд заал руу харахад хүүхдүүдээсээ илүү том хүмүүс болсон тийм. Энийг харахад бас оромтой байна. Тэгээд нэг талаасаа хүүхдүүд маань сурч хөгжиж байгаа боловч нөгөөтэйгөр эцэг эх хүүхдүүдийн харилцааг ойртуулж өгж байгаа хамтдаа нэг өдрийг яг монголоор тийм их түүхээрээ соёлоороо багтаж өнгөрөөж байгаа гэр бүлийн нэг сайхан өдөр болж гин гэж бодож байна. Тэгэхээр энэ жил We Together төв маань одоо хамтдаа гэдэг их сайхан дуутай болсон байна. Тэгэхээр энэ дууны утга агуулга мэдээж бас нэг зүйлийг хэлж байгаа байх тийм ээ. Энэ тухай. Тийм ер нь одоо ингэ хөлийн чандад ажиллаж амьдарч байгаа сурч байгаа энэ хүүхдүүд одоо монголчуудын маань хувьд одоо түрүү миний хэлсэлчлэн хамгийн чухал зүйл бол өр хүүхд маань тийм өр хүүхдийн маань ирээдүй байдаг. Тэгэхээр зэрэг одоо Америкт байна уу, Японд байна уу, Солонгост байна уу, Европт байна хамаагүй хүүхдүүдээ их хэлтэй навч үлдэх эрхэм зорилго бол эцэг эх хүн болгоны үүрэг гэж боддог. Тэгээд
энэ дууны маань үг ч гэсэн тэр. Гэтэ энэ бол нэг хүний, хоёр хүний хийх ажил биш. Энэ бол бүх хүний хамтын ажиллагаа, гэр бүлийн хамтын ажиллагаа. Тийм учраас үргэлж хамтдаа үргэлж урагшаа шүү. Тэгээ ирээдүйн хүүхдүүдийнхээ төлөө гэсэн энэ санааг энэ дуугаараа бас илэрхийлж зорьсон. За баярлалаа тэмцээний үйл ажиллагаанд амжилттай. Баярлалаа. Энэ болчрын Нэмүүжин, Гамболтын Намуулан Даваад өржи мөнх гэрэл Амина Иди, Ану Иди бид бүхний өмнө бэлэг боллоо. За бүгдээ ахин асуугаад тааш бэлэгье өгдөлтэй. энэ танхим хуран цуудаад хүүхэд орчуудаа үндэснийхээ өсөй бахлын тухай сайхан үйл явдлыг хамтдаа өнгөрөөж байна. Тэгэхээр ер нь яг Монгол бахархал гэхээр танд юу таны дотор амгшуулдаг вэ? За өнөөдрийн энэ би Монгол хүн тэмцээн бол ерөөсөө монголчуудын ялангуяа монгол хүүхдүүдийг маань одоо Монгол эх орнороо бахархах, өв соёлоо дээдлэх. За тэгээд ёс заншил энэ монгол хүүхдүүдэд маань одоо энэ Америкт төрсэн хүүхдүүдээ одоо англи хэлээр ярьж байна. Тэгэхээр монгол хэлээрээ энэ хүүхдүүд маань одоо өв соёлоо түүхээ тийм ээ ёс заншлаа ингэж ярьж хийж сурна гэдэг бол үнэхээр бахархалтай. Монгол бахархлын одоо бас нэг хэлбэр нь бид нар өөр хүүхдүүдэд л өвлүүлэх юм шүү дээ. Тийм учраас энэ би Монгол хүн тэмцээн бол одоо 4 дахь жилдээ зохион байгуулж байна. Жил ирэх тусам улам гоё болж байна. Улам зохион байгуулалт сайтай болж байна. Үнэхээр гоё хийдэг. Манай We Together гэдэг хамт олон болоод үнэхээр хүүхдүүдийн төлөө юм хийдэг. Одоо энэ бол одоо бидний бахархал хүүхдүүд бол бидний ирээдүй тийм ээ. Бид ирээдүйгээ одоо эх орноо хайрладаг, эх орноороо бахархдаг ийм хүмүүс болгож хүмүүжүүлэхийн төлөө бол бид бол одоо хичээн ажиллаж байгаадаа баяртай байна. Тэгэхээр одоо энэ
эх орноосоо хол хэдий байгаа ч гэсэн Монгол гэрүүд маань, айд гэрүүд маань гэр бүл дотроо яг юу хийвэл болох юм тийм ээ? Таны санаа энэ дээр бас юу байж болох вэ? Тий, бид нар бол одоо энд өсөж төрсэн хүүхдүүд маань одоо ерөөсөө монгол хэлээ бүр одоо англи хэлтэйгээ цуг зэрэг одоо ингэж хөгжүүлж одоо монголоор бахархаж байхыг одоо эцэг эхчүүд нь багш нар нь одоо бид бүгдээрээ одоо энд одоо хүчин зүтгэл гаргаж ингэж ажиллах ёстой маа. Тэгээд энэний нэг үлгэр жишээ бол одоо энэ би монгол хүн гэдэг энэ тэмцээн. Үнэхээр энэ одоо айгуу сайхан одоо жилд ганц удаа болдог ч гэсэн энд одоо хүүхдүүдээ бэлдэж оролцуулна. Хүүхдүүдээрээ одоо өв соёл түүхийн одоо мэдүүлнэ. Одоо тэд нарыг одоо монгол хэлээрээ одоо өөрийгөө илэрхийлэх чадвар, өөрөөр хэлбэл одоо хүүхдийг одоо багаас нь ингэж хөгжүүлнэ гэдэг бол үнэхээр бидний бахархал юм. Монгол хүний үнэт зүйл их чанар гэж таныг байна. Монгол хүний үнэт зүйл бол одоо би монгол хүн гэдгээрээ бахархах ёстой. Монгол орны иргэн байна гэдэг бол бидний одоо яс маханд байх ёстой бахархал байхгүй. За баярлалаа. Марадан. Oh my freaking gosh! Remember, it's all supposed to match? Yes. Okay, what you can do is, why don't you do this? Okay, try it from here. We're going to bring it to the red, remember? And center this. Okay, go ahead. Now we're going to put it over here. How do we do that? За гэр бүлийн хөгжлийг дэмжих We Together төрийн бас байгууллага Монгол улсаас Америк нэгдсэн улсад суугаа эчин сайдын яа. За Монгол бизнесүүд болон одоо төрийн бас байгууллагууд иргэдийн дэвшлэгтэйгээр зохион байгуулагддаг. Энэхүү тэмцээн за ийхүү уламжлалт дагуу зохион байгуулагдаж амжилттай болж өнгөрлөө.
Монгол өвчтний загвар Монгол дайчид тав гэж хэлсэн. За, Чингисийн урсад, Монголын урсад багт өгсөн шүүгчдийн үнэлгээ өгдөрэй. Харцгаая. За, 4 гэсэн шүүгчдийн үнэлгээ авчаа. Бүхний зүйлээр урамшуулваа. За ингээд уралдаан тэмцээн зохион байгуулсан комисс Вашингтон DC гэжээ. За баяр хүргэе. Их баяр. За эрхэм хүндэд анан дээр шиглээд анан гарч ирнэ үү? Б ананд. За энэ удаагийн тэмцээний багийн төрөлд бол нийт 34 хүүхэд 6 багт хуваагдсан мэдлэг чадвараа сорин энэ тэмцээн өрсөлдлөө. За тэмцээнд бол мөнх наран ахлагчтай Монгол баатрууд баг 1-р байна. Цацрал ахлагчтай Төмөр Арслан баг 2-р байна. Ануу үжин ахлагчтай Алтан баатрууд баг 3-р байрыг тус үзүүлсэн байна. Нандин цэцэг, нандин цэцэг. Их шиглэн, их шиглэн, баяр хүргэе. Сугар. За баяр хүргэе. Харин тэмцээний ганцаарчилсан ангиллын уран зургийн төрөлд Алс хотын Ютай мужийн Монгол сургуулийн сурагч Намун Монгол морин харваач охин зургаар Заива мужаас биетан оролцсон Минжин би Монгол хүн зургаараа амжилттай оролцож тусгай байрын шагналыг тусдас хүртсэн байна. За одоо 2-р байранд орсон Төмөр Арслан багийн тэнцэн дээр орж байна. Хоёрдугаар орсон Төмөр Арслан багтаа баяр хүргэе. Тэгээд манай сурагч цацралыг үлж байна. За сурагч Грейс. Мөнхсүр. Сурагч Намун гол. Сурагч Цэлмүн. Гарч ирж мөнгө жинлээ аваарай. Тэгээ 2 дугаар байранд орсон багт
1-р байранд орсон Монгол дайчид Монголын тайлбар дээр үү. Монгол үнжин. Imagine being Айлтуу. Зарвант. Аранц. Марбогд. Бидний багы ахчихсан байна. Бүгдээрээ за нэгдүгээр $1000 шагналтай байна. За ингээд 1 2 3 дугаар байранд орсон багуудтай халуун баяр хүргье. За одоо нийт үлдсэн оролцогч хүмүүсээ бүгднийг тайлбар дээр урьжээ. Оролцогч бусад багууд бүгдээрээ тайлбар дээр гараад ирээрэй. imagine being За оролцсон хүмүүсд талархлын төслийн бичгийг нь багдуулъя. Эрхэм хүндэд за 4-р байранд орсон талархлын бичиг байна. А 4-р тэмцээн. Тавлан байна. За Б мөнгө солонго. Б мөнгө солонго. 자, 이승거. 자, Т аргил. Т аргил. Г Мишель. Им сорхогтой. Им Тимүсэн. Им Тимүсэн. Ис мөрөн. Г боён шиг. Г боён шиг. Д төгс оюун. Д төгс оюун. Т төр төвшин. Т төр төвшин. Б намжин. Б намжин.
Төгөлдөр. Бэлэг аваагүй хүүхдүүд нь гарын бэлэг аваарай. Бишрэлт. Бишрэлт. Ананд. Инх заяа. Игшивлэн. За талхлын бичиг аваагүй хүүхдүүд өвлөсөн байна уу? Бүгдээр авсан маш шүү байна. За бүгд нийт олдсон бүгдээрээ туршлын зөв авах гинэ. Тийм учраас наашаа гараад ирэхгүй юу? ээж аав бас бүгдээрээ урагшаа гараарай. Хатан бүлээрээ бүгдээрээ маш олон зураг даруулъя. Дараа нь юмнээс олондоо байх болохгүй гэж хэлдэг. Тийм бөөнөрөө хамтдаа. Жоохон төгч надад жоохон. Нэг дуу тарчээ. Яг өндөр нэгдсэн зураг хамтдаа даруулчихъя. Стресс гоё зөвхөн муугс биш үү? Одоо харамч маргадаг юм аа гэх юм уу? Тэ одоо бараг л тэгэхэд яг энэ тал руугаа ингээд нэг зүг рүү. Нэг нь өдөрчих, нэг хүн өдөрчих. За. Тэр хамгийн дахад зогсож байгаа охин жоохон татгшгаа. Ой, тэр охин жоохон татгшгаа ордог. Тэ сэлмүнэ биелээд байна шүү дээ жоохон биш. Яг за нэг давч байцад мориндог урагшаага харамж. Байцад мориндоо. За нэг хоёр гурван байцад мориндоо. Юу би маус уу? Бахан уу шатаа ихтэй болоо. За нэг юм. Анаа тогшоо. Заппаа өөр зам. Хараа. Бичгээ юм. За нэг хоёр гурван Би Монгол хүн. Би Монгол хүн. Яасан гинэ? Одоо бүгдээрээ хамтдаа хаалтын үйл ажиллагааг авбиасаар эхлэж халуун хэлгийн нутаг дууг хамтдаа дуулцгаая. За тийм Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Эрдэнэ Бузгай ахыгаа тайзнаа өрж байна. За бүгдээрээ хамтдаа энэ дуугаа дуулцгаая. Халуун хэлгийн нутаг. Türkiye'ne sayata İnkiri Mongol'un otayenen İçige kestayata İrtimin altı giben Sipsigi işini sen Çengilin havraçını han Morunu ganonu handoç Makesar dıgıdım işedigek Organ tosina min Mongolı Organ işimsin içi min Mongolı Serum salikatin şudet Hatsar nuri gidip
Oslo